Яцхан намайг Төгөө гэдэг 116 дайнстад үүсгэн байгуулагч. Тэгээд их хэдэн асуултанд хариулъя. Би Facebook-оор устгаад 3 сар болж байгаа байхгүй одоо. Асар их хүсэл тэмүүлэлтэй ирч хүчтэй ажиллахыг хүссэн. Facebook хойшоо татаадсан. Тэгээд одоо шагаагаагүй 3 сар болж байна. Тэгээд ямар ч байсан миний амьдралын хамгийн сайн төвлөрч чадсан, хамгийн үр дүнтэй, хамгийн урагшилсан сүүлийн 3 сар байгаа. Лейца 2 сар байж байгаад ирсэн. Тэгээд тэнд байж хоорондоо хүн үнэхээр хичээх юм бол юм бүхэн боломжтой гэдгийг харсан. Chris Brown-ы Zoe Dallas-тай хамтарсан Post and Delete гэдэг дуугаа. Тэгээд клипэн дээр ингээд хамтдаа нэг дэлгэцэн дээр цухуулж байгаа хэсэг бас behind the scene буюу тайзны арт гэдэг видео байдаг шүү дээ. Тэрэн дээр нь 2-3 секунд ингэж ямарч байсан юм гарсан. Тэгээд хамтдаа байхад айгүй гоё юмсэн. Би Монгол залуучуудаа урам зориг өгөхийг хүсэж байна. Тэгээд бид нар энэ чэнэл жижигхэн зах зээл дээр л ховж ивэ базаал хоорондоо хэрэлдээл энэ тэгж ин гэдэж болохгүй миний бодлоор. Дэлхий өөрөө эргээд байгаа асар хурдтай хөгжиж байгаа бид нар хамтдаа байх хэрэгтэй гэж боддог. Тэгээд гол нь тэрүүгээр маань Монгол залуучууд маань цэнэглэгдээд хамтдаа хөгжөөд бид нар Монголынхаа хөгжлийг бүр илүү дээш нь татаж чадна гэж найдаж байна. Хитрхи их юм яриад байна, хийх нь багасаад байна. Тэгээд бүгдээрээ жоохон энэ Facebook-ээс холоо идэх үү? Айгу тий. Миний бодлоор жоохон хэцүү. Дөргөцөг юм нь болохоор миний талаар дахиад нэг мэдээ тавьсан байл. Энэ одоо баг 3 дахь удаагийн худлаа мэдээлэл тавьж байгаа. Тэгээ гол нь тэрэнд итгээд шеэрлж байгаа хүмүүс нь л аягүй жоох өрөвдөлтэй юм шиг. Юу гэж тавьж байгаа нэхэр орчуулгуудын алдаа 4-5 алдаа гаргасан байсан. Миний хэлж байгаа зүйлсийг жишээ нь hungry for knowledge гэдэг нь юу гэхээр сурч боловсрохыг эрмэлзэж байгаа залуус гэдэг өгүүлбэрийг маань монголчууд боловсролын өсвөлөнд нэрвэгдэжээ гэж Төгөө цаан чи ярьж ийн гэж хэлсэн байсан. Энэ их хэрхэл туйлшрал чинь өөрийнхөө гэж ертөнцийг гэж яваа тэр хүнийг хинч биш болгож харагдуулахыг та нар мэдэрч гин үү? Та нар анзаарсан уу тэрийг? Яг миний бодлоор угаасаа шар хөвлөл гэдэг зүйл хүний аюулаас зүхтаах тэр инстинктэн дээр дөрүүлж айгүй хандлт авдаг одоо талбар. Тийм учраас хүмүүсийн талаар үнэн бодол мэддэхгүй мэдээнүүд биччихээр их сурвалжч хэрэггүйгээр биччихээр хүмүүс аягүй их орж үздэг. Хүмүүс телевиз үзэхгүйгээр YouTube үздэг болж байна. Хүмүүс радио сонсохгүйгээр подкаст сонсдог болж байна. Бүх юм нэг төвнөөсөө задарч байгаа. Тийм учраас намайг яг Батайг сурвалж мэдээлэл авмаар байгаа хүмүүс нь миний Instagram-ыг дагж болно. Миний Snapchat-ыг дагж болно. Намайг миний Facebook дээр дагж болно. Тэгээ пэйжийг манд дагж болно. Тэгээд яг ингэж очиж ярилцлага авдаг вебсайтуудыг үзэж байна. Яг амаар нь хэлүүлдэг. Ньюс цэгийн маань бол болж байгаа байхгүй миний. Дөргөө хэл айтгэхгүй. Ямар ч байсан миний талаар бол айгүйх шар мэдээлэл авдаг. Гэхдээ аль нь ч үнэн байдаггүй. Хизээш надаас нэгэн жил ярьцлага авч байгаагүй.